Хизээ контент хийгээд эхлэх юм бэ өдрөтөө. Та зүгээр энэ скриншотыг үзүүлчихье. Энэ юу юм бэ гэх юм бол миний энэ сарын багцыг өгөөж солиотой. Year to date одоо шинэ он эхэлснээс хойш өнөөдөр хүртэл 30 за 31-ээр өссөн байгаа. Тэ одоо энэ сар одоо 26 хоног юм байна. Тэгээд өдрийн нэгээс дээш хөв миний хөрөнгө олтын багц өссөн. За тэгээд дотор бага мөнгө юусоо байхгүй заяа. Тэгээд зүгээр ингээ хэлэхэд сарын дотор миний YouTube-ийн орлого хэд нугалцсан байгаа юм бэ? За бараг 100 дахин өндөр. Окей. Тэгээд YouTube видео хийх юм уу эсвэл энэ дээрээ төвлөрөх юм уу гэх юм бол амар ойлгомжтой. Ягаад гэх юм бол иймэрхүү моментийн төлөө хөрөнгө олт хийж байгаа. Ягаад гэх юм бол судалгаа бүх юм ингээд таарад зах зээл дотор оролцож байгаа хүмүүс, хөрөнгө олт хийж байгаа хүмүүс бүгдээрээ яг миний сонгогдсон, миний төвлөрж байгаа хувьцаанууд дээр бас давхар ингээд төвлөрж байгаа тийм учраас энэ момент өглөөс ирээд хувьцаануудаа малж байгаа. Унтахаас өмнө хувьцаануудаа мална. Унтчих үедээ тий 0 орох хэвээр давсаг хамаагүй заяа. Өргөлж энийг малж байгаа. Тэгээ цаанаа мэдээж автомата манай хөрөнгө олтын сангууд дотор нэлээд олон харилцагчийн мөнгө оршиж байгаа учраас энэ дээр одоо бүрэн төвлөрсөн байгаа. Тийм учраас хамаагүй өшөөгөөрэй. Тэгээ энэ өгөөч буцаага буураад эхлэх юм бол тий буцаагаад хэвийн болоод ирэх юм бол би угаасаа тий буцаагаад хэвийн горимлуу шилжнэ. Гэхдээ тий галзуу уулган хөдөлсөн байгаа. Тэгээ галзуу уулган явж илээ. Тэгээ би галзуу уулганаасаа буухгүй. Окей. За хэдүүлээ weekly chart биш ерөөдөө өдрийн чартыг Nasdaq дээр харцгаая. Jensen Huang Nvidia-гийн CEO хаана явж байгаа юм бэ гэх юм бол одоо хятадд явж байгаа. Ягаад тэндээ явж байгаа юм бэ гэх юм бол Nvidia H200 ер нь бол хятад руу зарагдах гад явж байгаа. Jensen тэр бүтггүй байсан бол тийш явахгүй байсан баг. Цагаан ордон White House-аас ерөөдөө зөвшөөрөл авцсан. Тэгээд одоо хэд хэдэн компаниуд орж ирж байгаа. Тэгээд хэдүүлээ юу орж ийнэ гэх юм бол Nasdaq ерөөдөө жоохон ер нь бол энэ тренд лайнаар ингээ явж байгаа. Өмнө нь бол 11 сар үеэр жоохон фейк аут болсон. Тэрнээс хойш ерөөхдөө ингээд яваалаа. Хэдүүлээ одоо Dow Jones руу ингээ хараад үзэх юм бол буцаагаад ер нь бол энд бас нэг жижигхэн up trend та харж байгаа бол энд нэг юм явж байгаа. Тэгэхээр энэ vertical lines ийм trend line бол нэг сүртэй хамаатай биш тий. Ерөөдөө айгу хурдан эвдэрчдэг. Гэхдээ ингээд хараад үзэх юм бол S&P 500 хараад үзье 6915 дээр явж байгаа. Эндээ бас нэг pivot low хийсэн. Энэ 12 сарын үеэр нэг сарын үеэр одоо бас дахиад нэг pivot low хийлээ. Тэгээд ер нь бол буцаагаад up trend руу орох гээд байх шиг байна. Тийм учраас миний хэлмээр байгаа юм бэ гэх юм бол Nasdaq одоо өргөжлүүлээд өсөх магадлал байгаа. Ганц нэг садаа болох юм юу юм бэ гэх юм бол миний өмнө баахан улс төрийн контент хийжсэн та санаж байгаа удахгүй бас хийн санаа зов. Саяхан бас нэг хүн манайх л утсаар яриад те танаа өдрөт яга контент хийхэ болцсон юм бэ? Дампуурц юм уу? Яг эсэргээр. Тэ эхлээд жоохон ууралмаар байсан. Тэгсэн чи надад жоохон инээтэй санагдсан. За ганцхан нэг садаа болох магадaltaй юм юу юм бэ гэх юм бол энэ хувьцааны арилжаа хөрөнгө олт тий мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тий. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Ганцхан нэг садаа болох магадaltaй юм юу юм бэ гэх юм бол энэ Японы йен та харж байгаа юм бол саяхан нэлийн 160 руу дөхөө явсан. Америкийн төв банк, Америкийн засгийн газар тусалсан, интервенц гаргасан. Тэгээ энүүгээр дамжуулаад ерөөхдөө йен долларын ханшиг зохицуулсан. Хэдүүлээ бас Америкийн Японы засгийн газрын бондыг хэдүүлээ харцгаая. За өөр харах ёстой юм юу юм бэ гэх юм бол энэ чарт. Ерөөхдөө энэ чарт юу их юм бэ гэх юм бол Япон улсын тавилангийг шийднэ.
сая daily chart-ыг харуулсан. За weekly chart-ыг таад ингээ харж байгаа юм бол би энэ chart-ыг би өмнөх олон контент дээр зөндөө ярьж исэн. За энэ юу юм бэ гэх юм бол regular view chart байгаа. За ковидын үеэр ерөөхдөө yen Японы засгийн газрын бондын хүү айгу хямдхан байсан. Тэрнээс хойш юу болж байгаа юм бэ гэх юм бол энэ тогтвортой өсөж байгаа. Энэ ерөөхдөө дэлхийн би өмнө хэлжсэн. Нэг бол Европ, нэг бол Япон дэлхийн эдийн засгийн санхүүгийн хямрал эхлүүлнэ. За тэгээ өмнө бол зүгээр юм цэгцтэй чаналаараа явж исэн юм бол таад харж байгаа бол энэ 2020 оны үеэр Японы засгийн газрын бондын хүү өсөд эхэлсэн. За тэгээ яагаад хүн өсөд байгаа юм бэ гэх юм бол амар ойлгомжтой. Хөрөнгө оруулагч нар Японы засгийн газарт итгэхээ болж байгаа. Тэгээд итгэл нь буурж байгаа учраас Японы засгийн газрын үрийг авахын тулд одоо Японы засгийн газар та нарт ямар санал тавьж байна гэх юм бол хөөе 10 жилийн хугацаанд надаа мөнгөө зээлчих. Окей, йен дээр. Тэгээд Японы засгийн газрын 10 жилийн бондын хүүгийн өгөөж ингээд үзүүлж байгаа заа юу. Окей. Тэгэд томоохон асуудал юу юм бэ гэх юм бол Японы эдийн засаг царцсан байгаа. Японы эдийн засаг улс нь хөгширч байгаа. Хүүхдүүд гарахгүй байгаа. Улам хөгширч байгаа. Тэтгэвэр авч байгаа хүмүүс нь бүр ингээд тий дэндүү олон болж байгаа. Тэгээд яаж ийна гэх юм бол энэ 10 жилийн дараа 20 жилийн дараа 30 жилийн дараа энэ засгийн газрын орлогыг бүрдүүлэх хүмүүс нь байгаа мó байх юм уу? Тэгээ угаасаа байхгүй. Угаасаа энэ тоглоом ингээд дуусгах гэж байгаа. Тэм учраас алтны ханш үсэж байгаа. Тэм учраас мөнгөний ханш үсэж байгаа. Ягаад алт ингээд тэнгэрлэг буужж байгаа юм бэ гэх юм бол мөнгөтэй тий энэ мэдлэгтэй зөвлөгтэй хүмүүс юм мэдж байгаа юм бэ гэх юм бол Япон GG Европ GG тэгээ энийг дараа нь ерөөхдөө доллар бас алга болох юм байна. Гэхдээ би өмнө зөндөө хэлж ирсэн. Доллар хамгийн сүүлд алга болно. Төрүүлээд йен, евро байхгүй болно. Тэгээ таад ингэ хараад үзэх юм бол энэ channel дотор ингэ явж исэн юм бол энэ жилийн тэ өнгөрсөн жилийн 11 сард юу болсон бэ гэх юм бол эндээсээ breakout хийсэн. За тэгээд breakout болоод өнгөрсөн 7 хоног йен Японы засгийн газрын хүүгийн өгөөж 2.1 хэд хүрээд тэгээ ерөөдөө паник болж ирсэн. За тэгээ Америкийн засгийн газар тэг голд нь ороод аварсан. Окей. Гэхдээ энийг зогсоон гэж байхгүй. Окей. Тэгээд хэлгээд байгаа юм юу юм бэ гэх юм бол ер нь бол энэ хөрөнгөний зах зээл дэлхийн санхүүгийн бүтэц зохион байгуулалт систем хин сата болох юм бэ? Хин ерөөдөө бөмбөгдөх юм бэ? Цөмийн зэвсэг аль улсын бэ гэх юм бол Япон, Европ. Европын тухай би бас зөндөө ярьж ирсэн. Эрчим хүчний бодлого, Герман эдийн засаг, Украин руу ард түмнийхээ мөнгөө ингээ явуулж байгаа цагаачуудаар ингээ дүүргэж байгаа сүрцэн хിവэрэ байгаа. Тийм учраас алсын хараатай хүмүүс юу харж байгаа юм бэ гэх юм бол за окей, худлаа юм байна. Сүрх гээд байгаа юм байна. Тийм учраас энэ Dow Jones руу хүмүүс мөнгөө хийж байгаа. Тэгээ тийм учраас энэ Dow Jones ингээд тэ зүгээр дээшээ явж байна. Тийм учраас S&P 500 дээшээ явж байгаа. Тийм учраас сүүлийн үед солиотой алтын өвсөг явж байгаа. За тэгээ өнөөдөр та манай портфолио апдейт харсан байгаах. Хэдүүлээ өнөөдөр юу исэн бэ гэх юм бол ерөөдөө ашиг авсан. Ашиг авах цаг болцсон. За ягаад тэгж байгаа юм бэ гэх юм бол ингээ хараад үзчихье. Ер нь бол Fibonacci 1 extension, бүрэн extension 5131. Яг хоо хэдүүлээ жоохон ийшээ ингээ зурчих юм бол $5,000, $5,100 за ингээ доошоо ингээ зөөгөөд ирэхээр $5,200. Гэхдээ өмнөх циклийн low тэгээд дараагийн high тэгээд дараагийн retraction ингээ хараад үзэх юм бол дараагийн циклийн хүч, дараагийн мөчлөгийн хүч алтыг хаашаа аваа явах юм бэ гэх юм бол ойролцоо нэг 5141. Тэгээд одоо 5092 дээр байгаа учраас хэдүүлээ одоо ер нь бол нэлээд хөрх ашгууд авсан. Тийм учраас тэ түрүүний скриншот байсан шүү дээ. Тэ түрүүний скриншот. Тийм учраас манай багц энэ сартаа бараг 30% өссөн. Тэгээд эндээ хамт байсан хүмүүст та нар бүгдэнд баярлалаа. Тэгээд нэмээд баяр хүргэе. Хэдүүлээ хаашаа хөрөнгө олт хийсэн бэ гэх юм бол энэ UGL хөрөнгө олт хийсэн. Тэгээд энийг бас ингээ хараад үзэх юм бол өмнөх циклийн ёроол хаана байгаа юм бэ гэх юм бол 32 дээр байна. Тэгээ high тэгээ дараагийн retraction ингээ хараад үзэх юм бол ер нь бол 73, 76 за ингээ бүр ингээ доошо татлаа гэж бодъё л да өмнөх циклийн low гэх юм бол 76 юм байна. Тэрэндээ хэдүүлээ ерөөхдөө одоо хүрэж байгаа. За бүр солиороо явчихъя гэх юм бол энэ байна. Тэгэх юм бол энэ алтны UGL бол нэг 82.3
$80 руу явах потенциалтай. Тийм учраас хэдүүлээ юу хийж байгаа юм бэ гэх юм бол stop loss-о дээшлүүлж байгаа. Тийм учраас юу хийж байна гэх юм бол жоохон алт UGL гэх мэтчлэн үлдээж байгаа. Окей. За мөнгөн дээр яг адилхан бидүүлээ саяхан AGQ дээрээ ер нь позиц нэмсэн. Тэрэн дээрээ бараг 30% ашиг хийсэн. Одоо ингээ хараад үзэх юм бол энэ мөнгөний чарт бүр солиотой эндээ хэдүүлээ бас Fibonacci-гийн extension хийгээд үзэх юм бол ер нь бол Fibonacci 1 extension хийсэн $108 руу явцсан. Тийм учраас одоо яах ёстой юм бэ гэх юм бол окей, target руу хүрсэн. Энерги мөчлөгийн моделийн дагуу Fibonacci-гийн дагуу ерөөдөө target-а хүрсэн. Тийм учраас одоо шуналтахаа болий гэсэн юм байгаа. Тийм учраас хэдүүлээ бас stop loss-уудаа дээшлүүлсэн, өнгөрсөн 7 хоног ашиг авцсан. За тэгээд ер нь удахгүй бас correction ирж магадгүй, эсвэл бүр навс унч магадгүй. 3 төрлийн юм болох магадлал. Нэг бол crash, нэг бол sideways consolidation, удаан хугацааны, тэгээд last leg up тэгэх юм бол байна шүү дээ. Мөнгө бол бүр энэ $169 руу явах боломжтой. Нэг бол богино хугацааны consolidation тэгээд blow off top. Тэгээд нэг $130 руу явах потенциалтай. Хэдүүлээ зүгээр харцгаая. Гэхдээ сүүлчийн таргетаа хүрсэн болохоор одоо хэдүүлээ цум хийлээ. Окей. Цум хийлээ. 12 сард, 11 сард, 1 сард. Хэдүүлээ бүр аллаа. За. Иймэрхүү өгөөж хүмүүс мөрөөддөг. Окей. Сарын 30% бүр би мэдхгүй юм байна. Би амьдралаа баг анхудаа иймэрхүү өгөөжийг авч үзэж байгаа. Өмнө бас нэг ингэжсэн. Гэхдээ ийм их хэмжээний мөнгөнээр анхудаа ингэж үзэж байгаа. Өмнө яаж исэн бэ гэх юм бол томоохон алдаануудаа хийж исэн. Ингээ мөнх үсэх юм байна. Би 100 юм байна. Би хөрөнгө олтын бурхан юм байна. Би ингээ алсын би ирээдүйг харж чаддаг юм байна. Наа гэл ингээл ер нь бол өгөөжүүдээ алддаг байсан. Энэ удаадаа хідүүлээд ихгүй шүү. Окей. Энэ удаадаа хідүүлээд ашгуудаа төгжээд аавна. Тэгээд ирэх 3 сарын хугацаанд, ирэх 6 сарын хугацаанд бид нар яах ёстой юм бэ гэвэл окей. Энийг сайн ойлгож аваа. Хэдүүлээ юу ёстой юм бэ гэх юм бол олсон ашгаа эхлээд хамгаалах ёстой. Тэгээ хөрөнгө олтынхаа гормоо хүлээлттэй шунлаа дарж сурах ёстой. Окей. За. Окей. Гэхдээ амар гоё тий. Окей. Tesla өмнө хэлжсэн яг энэ uptrend line-аараа явж байгаа. Өмнө энэ uptrend line-аараа ерөөхдөө bounce хийсэн. Энэ удаадаа бас тэгэх магадлал бол байгаа. Бараг нэг жижигхэн fake out хийсэн харагдаж байгаа. Тийм та харж байгаа юм бол энд нэг жижигхэн fake out хийсэн. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол одоо өргөжлөлөө дээшээ явах магадлал байна. Tesla дээр нэг сүртэй санаа зовох юм байхгүй. Удахгүй Optimus 3-аа танилцуулна. Oscar Health биднийг ингээ зовоогоол байх тий бана багц дотор одоо 3 удаа орон гарсан нэмж авсан. Энэ дээр хэлэх юм байхгүй. Oscar Health удахгүй 15 хоногийн дараа ерөөдөө санхүүгийн тайлангаа гарган тэрнээс өмнө хэдүүлээ ер нь бол баг Oscar Health руу нэмж орох байхаа. Окей. GHRS дээр сүртэй хэлэх юм байхгүй. Өнөөдөр манай Австрал уул уурхай компаниудын хувьцаа хөдлөөгүй. Яагаад вэ гэх юм бол Австралийн хөрөнгийн бирж өнөөдөр хаалттай. Миний мэдхээр Australia Day билүү? Australia Day. Гэхдээ ингээд хараад үзэх юм бол өнөөдөр алны хаанч 5000 гараа явцсан. Тэгээд маргааш яах магадaltaй юм бэ гэх юм бол энэ чаналыг хараад үзэх юм бол ер нь бол те энэ 30 мөчлөө явах магадaltaй. Өнөөдөр шүн маргааш өглөө алт бол буцаага доошоо унахгүй юм бол ер нь бол маргааш Мика Маца дээр хідүүлээ бас тодорхой хэмжээний ашиг дахиад авна шүү. Окей. Маца дээр би ерөөхдөө хамгийн том хүлээлт тавьж байгаа. Яагаад гэх юм бол эндээ нэлээд их энерги цугларч байна. Тэ энд нэг ингээл тэ нэлээд олон хувь эзэмшигчнэр ингээд солигдож байгаа. Тэгээ энд нэг томоохон resistance байгаа. Энэний дээгүүр ингээд гарч чадаа явчих юм бол тэгэл Blue Sky гэсэн байгаа. Тийм учраас Маца дээр хэдүүлээ ашиг авах арай цаг нь болоог байгаа шүү. За өмнө би бас ярьжсэн Ola дээр option авах юм бол авч болно. Тэ энэ ерөөхдөө энэ triangle wedge байна. Энээсээ ерөөхдөө ингээд тесрээд гарах явах магадaltaй. Дийлэх хөрөнгө оологч нар бүгдээрээ хувиа зарцсан. Тэгээд сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол яг энэний дагуу бүх юм болсон. Тэгээ хэдүүлээ бас нэлээд шуналтай Ola mining руу нэмж орсон. Тэ нэлээд жинтэй ороод
Тэгээд хэдүүлээ жинтэй ороод юу хүлээж исэн бэ гэх юм бол эндээсээ breakout retest-ийг хүлээсэн. Тэгээд хэдүүлээ ямар ханшаар орсон бэ гэх юм бол 15 80 хэдэн центээр орсон. Тэгээ энэ Ola mining дээр хэдүүлээ бас өнөөдөр ашиг авж байгаа. За тэгээ хэр ашигтай арилж байгаа байсан бэ гэх юм бол 15 за 15 гэж яагаад болох вэ? Long position. За энэ chart жоохон тэ алдаа заагаад байна. Окей. Тэгээ $16 руу орсон. Одоо $19 дээр байна гэдэг чинь хэдүүлээ зүгээр хуучин тооны машин ашиглаж 18% өгөөж. This is really nice. Тэгээ энэ дээр сүртэй бас нэг хэлэх юм байхгүй. За тэгээ Ola mining явах вэ? Хаврт явах магадaltaй байх юм бол энэ бол яг chart ингээ хараад үзэх юм бол амар их энерги цугларсан, breakout хийх гэж үзсэн. Тэгээд ер нь бол ягаад ийм том өргөн ногоон candle байгаа юм бэ гэх юм бол энд баахан energy цугларсан байгаа учраас одоо нэг ингээ ойлгочих заяа. Нэг амар том батг эсвэл хадаг ингээд ургаалга байхгүй. Тэгэл яадаг юм бэ гэх юм бол гэл хаавд. Окей. EQR дээр хэдүүлээ позиц алидийн дийлэх ашиг авцсан. Одоо хэдүүлээ EQR дээр юу гэсэн бэ гэх юм бол юу ч хийхгүй. Зүгээр ингээд дахиад явна. Тэгээ хэдүүлээ харах хэвээр танксны үн ингээ өсөө явж байгаа. Потенциал нэмэгдэж байгаа. Тэгээ буурсан ч хамаагүй бид нэр LED-ний мөнгө энэ дотор 3 нугалцсан ашиг LED-ний авцсан. Тийм учраас энэ дээрээс үртэй ярих юм байхгүй. Биткойн ерөөхдөө одоо буцаагаад буураад эхэлж байгаа. Тийм учраас энэ биткойны шортыг удахгүй хэдүүлээ нэмж магадгүй. Долларын индекс хэдүүлээ нэг хараад үзэх юм бол ерөөхдөө яг амар олон жилийн тренд лайн дээр ирсэн байгаа. Та бүхэн харж байгаа юм бол энд байна. Тэгээд ер нь бол 2 удаа 3 удаа энэ retest эхний удаар тест хийсэн, дараа нь дахиад нэг удаа тест хийсэн. Энэ дахиад нэг удаа тест хийж байгаа. Бас нэлээ их energy ингээд цугларсан байгаа. Юутай төстэй харагдаж байгаа юм бэ гэх юм бол энэ үед төстэй юм шиг харагдаж байгаа. Тэгээд нэг томоохон геополитикийн эрсдэл гараад ирсэн энэ үед юу юм бэ гэх юм бол ковид. Тэгээ хөрөнгө оруулагч бүгд Америкийн зах зээл рүү зугтсан. Тэгээд энтэй ерөөхдөө төстэй харагдаж байгаа. Тэгээд ер нь бол доллар одоо чангарнаа. За доллар чангарах юм бол манай багц бас илүү үнцэнтэй болон төгрөг ерөөхдөө сулран гэсэн үг. Тиймэрхүү ирээдүй харагдаж байгаа. Ганц нэг юм манай Монгол улсыг аврах магадaltaй юм юу юм бэ гэх юм бол зис зисийн үнэ шийдвүүлээ бас ингэсгээ харцгаая. Манай багц дотор бас хөрөнгө ол болсон юу юм бэ гэх юм бол Micron нөгөө storage HBM DDR RAM гэх мэт шин data center-ийн одоо хамгийн хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа. Одоо Nvidia-гийн graphic chip-ээс гадна Micron за тэгээд ингээд хараад үзэх юм бол хэдүүлээ Fibonacci-гийн гаргаад үзчихэл та. За яроол нь энд байлаа гэж бодоод ингээ үзэх юм бол 0.6 дээр чүчүүд зогссон. Fibonacci 1 дээрээ ерөөхдөө зогссон. Тэгээд target юу юм бэ гэх юм бол 445. Тэгээ магадгүй хэдүүлээ бас нэмэх магадлал байгаа. За 2 хоногийн дараа Curve mining дээр хувьцаа эзэмшний хурал болно. Pre-market дээр ерөөхдөө $27 гараа явцсан. Curve mining бол өшөө явах потенциалтай юм шиг надад харагдаж байгаа. Тийм учраас энэ дээр нэг санаа зовхгүй байна. Тийм учраас хэдүүлээ бас Curve mining дээр тийм их сүртэй ашиг авахгүй байгаа. Тийм учраас Автомата дээр ерөөхдөө Curve mining-ийн хувьцаа аль болох зараг байгаа. Гэхдээ Автомата дээр удахгүй бас Curve mining-ийн хувьцаа багцаасаа хасах болно. За хамгийн сүүлийн chart хэдүүлээ энийг харъя. Юу юм бэ гэх юм бол зэсийн chart те энийг бас зөндөө олон удаа ярьсан log chart-ыг хэдүүлээ гаргачихъя. Тэгээд энд юу харагдаж ирсэн бэ гэх юм бол тэ маш олон жилийн хугацаанд тэ болж байгаа амар их энерги цуглуулсан. Тэгээд ерөнхийдөө ингээ хараад үзэх юм бол тэ $2-оос одоо $5.9 руу явсан. Тэгээд зис бол шинэ all time high руу ирсэн байгаа. Тэгээд ингээд хараад үзэх юм бол нэлээд bullish харагдаж байна. Тэгээ манай Монгол улсад бол энэ сайн. Энэ chart бол бүтэн болсон юм шиг надад нэг харагдахгүй байна. Дахиад нэг ингээд явах магадaltaй юм шиг надад санагдаж байна. Тэгээд хэдүүлээ бас нэг хувьцааг харах ёстой тэр юу юм бэ гэх юм бол Mongolian Mining Corporation Монголд бас зэсийн ордыг худалдаа авсан. Тэгээд хайгуулга хийж байгаа.
Эрдэнэ ресурсын алтны орлого одоо MMC дээр орж ирж байгаа. Тэгээд ингээд хараад үзэх юм бол тэгээ лог чартаар ингээд үзүүлсэн байгаа шүү. MMC-ийн хувьцаа бас ер нь бол дэжгүй харагдаж байна. Тэ. Тэгээ манай засгийн газарт сууж байгаа манай улс төрчнөр ерөөхдөө өнгөрсөн олон жилийн хугацаанд тэнийг олон алдаа хийсэн. Тэрнээсээ баг зэрэг бас сурсан юм шиг байна. Ерөөхдөө уул уурхаа бла 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 их муулж зуулахгүй тэнхтэж өгөхгүй ерөөхдөө жоохон тогтвортой явж байгаа болохоор энэ ингээ хараад үзэх юм бол 20 оноос хойш ахуулаад ерөөхдөө аптрend дотор явж байгаа өмнөх resistance утаана байсан бэ гэх юм бол нэг энэ байна. Дараагийн resistance бол энэ байна. Тийм учраас бас хэдүүлээ удахгүй энэ MMC руу орох магадaltaй. За тэгээд ягаад энэ MMC руу орж байгаа юм бэ гэх юм бол айгүй ойлгомжтой Эрдэнэ ресурсын алтны орлогоосоо болж байгаа. Тэгээд ингээд хараад үзэх юм бол хэдүүлээ бас энийг жоохон ойрхоноос харчи. Эрдэнэ ресурсын энд нэг ер нь бол нэлээд топ болсон $10. Тэгээд тэрнээс хойш ерөөхдөө нэг айгүй гоё цэгцтэй consolidation явуулж байна. Cup and handle болох магадaltaй. Ягаад ингэх магадaltaй юм бэ гэх юм бол нөгөө хайгуулах дээр маш сайн үр дүн гарсан. Молибдены ордны зэсийн агуулгын хамаагүй өндөр гараа явсан. Тийм учраас хэдүүлээ удахгүй бас ийш хөрөнгө оруулалт хийх магадaltaй. За тэгээ өнөөдөр хэдүүлээ бас нэг шинэ хувьцаал хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэрний судалгаа би таад бас удахгүй ганцхан манай school community дотор танилцуулна. Өндөр эрсдэлтэй. Гэхдээ бүр солиотой пуужиндах потенциалтай хувьцаа байгаа. Тэгэл тий таад бүгдэнд баяр хүргэе. Дахиад хэлье. Бити шуналтаараа ашигуудаа ав. Stop loss-уудаа дээшлүүл. Тэгээ тэнгэр рүү пуужиндсан манай хувьцаанууд, манай ETF-ууд, манай алт мөнгө тий бас айгүй хурдан буцаагаад нураад ирчдэг. Окей. Тийм учраас тий хизээ ашиг хийдэг юм бэ гэх юм бол худалдаж авахтаа ашиг хийдэггүй юм аа. Тэгээ хизээ ашиг хийдэг юм бэ гэх юм бол зарах үед ашиг хийдэг. Окей. За тэгээд ашигуд аваарай. Бай бай. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.